A. 周末你有什么打算 B. 我早就想好了，请你吃饭、看电影、喝咖啡 A. 请我 B. 是啊，我已经找好饭店了，电影票也买好了 A. 我还没想好要不要跟你去呢 A. Амралтын өдрөөрөө ямар төлөвлөгөөтэй байна вэ? B. Би чамайг оройн хоол, кино, кофегаар дайлах талаар аль хэдийн бодсон. A. Намайг урих уу? B. Тийм ээ, хоолны газар олж киноны тасалбар худалдаа авсаа. A. Би чамтай хамт явах хэсгээ хараахан шийдээгүй байна. A. 你一直玩电脑游戏，作业写完了吗 B. 都写完了 A. 明天不是有考试吗？你怎么一点儿也不着急 B. 我早就复习好了 A. 那也不能一直玩啊 A. Чи байнга компьютер тоглоом тоглоод байх юм гэрийн даалгавраа хийж дуусгасан уу? B. Бүгдийг дуусгасан. A. Маргааш шалгалттай биз дээ. Яагаад санаа зовхгүй байгаа юм бэ? B. Би аль хэдийн давтчихсан. A. Тэглээч гэсэн дандаа тоглож болохгүй шүү. A. 下个月我去旅游，你能跟我一起去吗 B. 我还没想好呢，你觉得哪儿最好玩 A. 南方啊，我们去年就是这个时候去的 B. 南方太热了，北方好一些，不冷也不热 A. Дараа сард би аялна. Чи надтай хамт явж чадах уу? B. Би хараахан бодож амжаагүй байна. Чиний бодлоор хаана хамгийн сонирхолтой вэ? A. Өмнөд газар. Бид өнгөрсөн жилийн энэ үед тэнд очисон. B. Өмнөд хэсэг хэд халуун. Харин хойд зүг агаар сайхан хүтэнж биш халуунч биш. A. 水果、面包、菜都准备好了，我们还带什么 B. 手机、电脑、地图，一个也不能少 A. 还些我做，天下午就准备好了 B. 再多带几件衣服吧 A. 我们是去旅游，不是搬家，还是少带一些吧 A. Жимс талах ногоо бүгд бэлэн. Бид өөр юу авч явах ёстой вэ? B. Гар утас, компьютер, газрын зураг аль нэг нь ч дутуу байж болохгүй. A. Би эд нарыг өчигдөр үдээс хойш бэлдсэн. B. Дараа нь хэдэн хувцас нэмж авъя. A. Бид нүүдэл хийж байгаа биш, аялах гэж байгаа. Бага зүйлс авсан дээр. A. 休息一下吧 B. 怎么了 A. 我现在腿也疼，脚也疼 B. 好，那边树多，我们边去坐一下吧 A. 上来的时候我怎么没觉得还么累 B. 上山容易下山难，你不知道 A. Бага зэрэг амарья. B. Юу болсон бэ? A. Одоо миний хөлийн уул өвдөж байна. B. За тэнд олон мод байна, тэнд сууцгаая. A. Би яагаад гарч ирэхдээ ядарсан юм шиг санагдаагүй юм бэ? B. Ууланд өгсөх нь буухаас илүү хэлбэр байдаг үсттэй. A. 喂，你好，请问周明在吗 B. 周经理出去了，不在办公室 A. 他去哪儿了？什么时候回来 B. 他出去办事了，下午回来 A. 回来了就让他给我打个电话 B. 好的，他到了办公室我就告诉他 A. Байна уу? Сайн уу? John Ming энд байна уу? B. John менежер гараад явсан, офстой байхгүй байна. A. Тэр хаашаа явсан юм бэ? Хизээ буцаж ирэх вэ? B. Тэр ажилдаа явсан, үдээс хойш буцаж ирнэ. A. Түүнийг буцаж ирэхэд над руу заллахыг хүсэж байна. B. За би түүнийг офис дээр ирэхэд хэлье. A. 雨下得真大，你怎么回去？我送你吧 B. 没事，我出去叫辆出租车就行了 A. 那你等等，我上楼去给你拿把伞 B. 好的，我跟你一起上去吧 A. 你在这儿等吧，我拿了伞就下来 A. Үнэхээр ширүүн бороо орж байна. Яаж буцах вэ? Би хүргээд үгүй. B. Зүгээр дээ, би зүгээр л гараад такси дуудъя. A. Тэгээд түр хүлээ. Би дээшээ гараад шүхэр авч өгье. B. За би чамтай хамт гарья. A. Энд хүлээж бай, би шүхрээ аваад ирье. A. 你看，
我这么胖，怎么办呢？ B. 你每天晚上吃了饭就睡觉，也不出去走走，能不胖吗？ A. 其实我每天都运动。 B. 但是你一点儿也没瘦，你做什么运动了？ A. 做饭啊。 A. Намайг хардаа би их тарган байна. Би яах ёстой вэ? B. Орой бүр хоол идсэний дараа унтаад гадуур явахгүй бол яаж жин нэмэхгүй байх вэ? A. Би ер нь өдөр бүр дасгал хийдгээ. B. Гэхдээ чи огт турсангүй шүү дээ. Чи ямар дасгал хийдэг вэ? A. Хоол хийх. A. 明天是晴天还是阴天？ B. 阴天。电视上说多云，怎么了？有事？ A. 没事，我们明天要去爬山。 B. 爬山的时候要小心点儿。 A. 好，你也去吗？ B. 我不去，我有事。 A. Маргааш нартай эсвэл үүлэрхэг байх уу? B. Үүлэрхэг байна. Зурагтаар үүлэрхэг гэж ярьж байна. Юу болсон бэ? Ямар нэгэн зүйл буруу байна уу? A. Зүгээр дээ. Бид маргааш ууланд авирна. B. Ууланд авирахтаа болгоомжтой байгаарай. A. За чи бас явах уу? B. Би явахгүй хийх зүйл байна. A. 你觉得这条裤子怎么样？ B. 我记得你已经有2条这样的裤子了。 A. 那我们再看别的。 B. 这件衬衫怎么样？ A. 还不错，多少钱？ B. 这上面写着320元。 A. 买一件。 A. Та эдгээр өмдний талаар юу гэж бодож байна вэ? B. Чамд аль хэдийн ийм өмд 2 байсан гэдгийг би санаж байна. A. Тэгвэл өөр зүйл харъя. B. Энэ цамц яаж байна вэ? A. Дажгүй. Үнэ нь хэд вэ? B. Дээр нь 320 юан гэж бичсэн байна. A. Нэгийг худалдаж аваарай. A. 这些水果真新鲜。我们买西瓜还是苹果？ B. 西瓜吧。你看这上面写着西瓜不甜不要钱。 A. 那我们买一个大点儿的吧。 B. 再买几个苹果。 A. 好啊，今天晚上只吃水果不吃饭。 A. Эдгээр жимс маш шинэхэн байна. Бид тарвас авах уу? Алим авах уу? B. Тарвас авъя. Энд тарвас амтгүй бол мөнгө төлөхгүй гэж бичжээ. A. Тэгвэл арай томыг нь авъя. B. Дахиад хэдэн алим авъя. A. За жимс эдэрээ өнөө өрөө хоол идэхгүй. A. 桌子上放着很多饮料，你喝什么？ B. 菜或者咖啡都可以。你呢？你喝什么？ A. 我喝茶，茶是我的最爱。天冷了或者工作累了的时候，喝杯热茶会很舒服。 B. 你喜欢喝什么茶？ A. 花茶、绿茶、红茶，我都喜欢。 A. Ширээн дээр олон уух зүйл байна. Та юу уудаг вэ? B. Цай эсвэл кофе авах боломжтой. Тэгээд та юу уух вэ? A. Би цай уудаг. Цайнд дуртай. Цаг агаар хүүдэнж эсвэл ажилласаа ядарсан үед аяг халуун цай уухад маш тухтай байдаг. B. Та ямар цай уух дуртай вэ? A. Цэцэгтэй цай, ногоон цай, хар цай гэд бүгдэд дуртай. A. 这个你们比赛的照片吗？ B. 是这个我们比赛后照的。 A. 照得不错。你们都是一个年级的吗？ B. 不是。那个又高又漂亮的女孩是2年级的。 A. 旁边那个拿着书笑的人是谁？ B. 那是我。 A. Энэ та нарын тэмцээний зураг мөн үү? B. Тийм ээ. Бид энэ зургийг тэмцээний дараа авсан. A. Сайхан зураг байна. Та нар бүгд нэг ангид сурдаг уу? B. Үгүй. Тэр өндөр хөөрхөн охин 2 дугаар ангид сурдаг. A. Харин хажууд нь ном бариад инээж байгаа хүн хэн бэ? B. Тэр чинь би. A. 你觉得小红怎么样？ B. 她又聪明又热情，也得努力。 A. 我看她总是笑着回答老师的问题。 B. 她对每个人都笑，也常常对我笑。 A. 你是不是喜欢她？ B. 喜欢她的人太多了，你看那些拿着鲜花站在门口的，都是等她的。 A. Чи шавх хүний талаар юу гэж боддог вэ?
B. Тэр ухаалаг, урам зоригтой, мөн шаргуу. A. Би түүнийг үргэлж инээмсэглэн багшийн асуултанд хариулдгийг хардаг. B. Тэр хүн болгон руу инээмсэглдэг, бас над руу байнга инээмсэглдэг. A. Тэр чамд таалагддаг уу? Үгүй юу? B. Тэр маш олон хүмүүст таалагддаг. Чи цэцэг бариад түүнийг хүлээж байгаа хүмүүсийг хараарай. A. 我有点饿了，我们进超市买点东西吧。B. 好啊，这家超市的蛋糕又便宜又好吃，一块只要2.99元。A. 我们买2块，回家吃着蛋糕看电视，怎么样 ？B. 好啊，我再去买一些喝的。A. 喝着咖啡吃蛋糕，太好了。 A. Би баг зэрэг үлсэж байна. Супермаркет орж юм авъя. B. Энэ супермаркетын бэлуу хямдхан, амттай. Бөгөөд нэг ширхэг нь ердөө 299 юаны үнэтэй. A. Тэгвэл 2 ширхгийг аваад гэртээ харж бэлуу эдэнгээ юм үзцгээе. Ямар вэ? B. Тэгье. Би дахиад уух юм аваад ирье. A. Кофе уугаад бэлуу идэх сайхан шүү. A. 您好，您找谁 ？B. 你们这儿是不是有一个又年轻又漂亮的服务员 ？A. 我们这儿年轻漂亮的服务员有很多。B. 他工作又认真又热情。A. 您能再说说吗 ？B. 他总是笑着跟客人说话。A. 啊，我知道了，你说的是李小美吧 A. Сайн уу? Та хэнийг хайж байна вэ? B. Танад залуу үзэгсэлэнтэй нэг зөөгч байдаг гэсэн. A. Манад залуу хөөрхөн зөөгч олон бий. B. Тэр ажилдаа их нямба бас найрсаг. A. Та надад илүү ихийг хэлж чадах уу? B. Тэр үргэлж инээмсэглэж зочдтой ярилцдаг. A. За, та Ли Сяомэйийн тухай ярьж байна уу? A. 我听说你身体不舒服，怎么了 ？B. 前几天有点发烧，现在好多了。A. 喝杯茶吧，这是我为你买的绿茶，很不错。B. 谢谢，我要吃药，不喝茶了。A. 那喝杯水吧。B. 好的。 A. Би чиний бие тухгүй байна гэж сонссоо. Яасан бэ? B. Хэд хоногийн өмнө халуурч байсан ч одоо хамаагүй дэрцэн. A. Нэг аяга цай ууцгаая. Энэ бол миний чамд авсан ногоон цай. B. Баярлаа. Би одоо ийм уух ёстой болохоор цай авахгүй. A. Дараа нь нэг аяга усуун. B. За. A. 对不起，我明天不能和你们出去玩了。B. 为什么？怎么了 ？A. 我儿子生病了，我要在家照顾他。B. 他吃药了吗？要不要去医院 ？A. 不用去医院，昨天吃了感冒药，现在好一些了。B. 那我们下次再一起出去玩吧。 A. Уучлаарай би маргааш та нартай гарч чадахгүй. B. Яагаад юу болсон бэ? A. Миний хүү өвдсөн. Би түүнийг гэртээ харах ёстой. B. Тэр ямар нэгэн юм уусноо? Та эмнэлэг рүү явмаар байна уу? A. Эмнэлэгт очих шаардлагагүй. Өчигдөр ханиадны юм уусан. Одоо сайжирч байна. B. За тэгвэл дараагийн удаа хамт гарч тоглоцгоё. A. 你最喜欢那个季节 ？B. 当然是春天，天气不那么冷了，草和树都绿了，花也开了。A. 我最喜欢夏天，因为我可以穿漂亮的裙子了。B. 那我也喜欢夏天了。A. 怎么，你也有漂亮的裙子 ？B. 不，我喜欢看你穿漂亮的裙子。 A. Та аль улиралд хамгийн их дуртай вэ? B. Мэдээж хавар. Цагаагаар тийм ч хүүтэн биш, өвс ногоо цэцгэс цэцгэлдэг. A. Би сайхан дайшинж өмсч чаддаг болохоор зуны улиралд хамгийн дуртай. B. Тэгвэл би ч бас зунд дуртай боллоо. A. Юу гэсэн үг вэ? Чи дайшинж өмсдөг юм уу? B. Үгүй, би чамайг гоё дайсанж өмссөн байхыг харах дуртай. A. 我最近越来越胖了。B. 谁说的？我觉得你越来越漂亮了。A. 你看，这条裙子是去年买的，今年就不能穿了。B. 那是因为你吃的太多了，少吃点吧。A. 我做的饭越来越好吃，我能少吃吗？ A. Би сүүлийн үед улмалт харгалаад байх юм.
B. Хин тэгэж хэлсэн бэ? Чамааг улмал үзэсгэлэнтэй болж байна гэж би бодож байна. A. Би энэ банзлыг өнгөрсөн жил худалдаж авсан. Энэ жил өмсөж чадахгүй байна. B. Чи хит их иддэг учраас тэр бага эдэрээ. A. Миний хийсэн хоол улмал амттай болоод байхад би яаж бага идэх вэ дээ? A. 我的眼镜呢？怎么突然找不到了？你看见了吗？ B. 我没看见啊。A. 我离不开眼镜，没有眼镜我一个字也看不清楚。B. 你去房问找找，是不是刚才放在桌子上了？ A. 我怎么看得到啊？你快边来帮忙啊。 B. 好吧，我帮你去找找。 A. Миний нүдний шил хаана байна вэ? Би яагаад гинэт олж чадахгүй байгаа юм бэ? Та харсан уу? B. Би хараагүй. A. Би нүдний шилгүүгээр амьдрч чадахгүй. Би нэг ч үг тод харж чадахгүй. B. Өрөөндөө очиод хай. Чи дөнгөж дөрүүхэн ширээн дээрээ тавьсан уу? A. Би түүнийг яаж харах вэ? Чи хурдан ирж надад туслаарай. B. За би таныг шилээ олоход туслана. A. 今天的作业你做完了吗？ B. 刚做完，你呢？ A. 今天这些题特别难，我看不懂，不会做，你能帮我吗？ B. 电话里讲不明白，你来我家吧，我给你讲讲。 A. 好啊，我锻炼完了就便去。 A. Өнөөдрийн гэрийн даалгавраа хийж дуусгасан уу? B. Дөнгөж дуслаа. Чи яасан бэ? A. Өнөөдрийн даалгавар их хэцүү байна. Би ойлгохгүй байна. Чи надад тайлбарлаж өгч чадах уу? B. Уцаар сайн тайлбарлахдаггүй. Манад хүрээдэр би чамд заагаад өгье. A. За би дасгалаа хийж дуусаад яваад очие. A. 你怎么有点不高兴？ B. 我想请小丽吃饭，但是找不到好饭馆。 A. 那你请她听音乐会吧，她喜欢听音乐。 B. 音乐会人太多，买不到票。 A. 那去公园走走聊聊天吧。 B. 公园太大，多累啊。 A. Чи яагаад жаахан гунигалсан юм бэ? B. Би Shaolin хоолн дурмаар байдаг. Гэхдээ тохиромжтой ресторан олдохгүй байна. A. Тэгвэл түүнийг концертанд ор тэр хөгжим тоон сонсох дуртай. B. Тоглолтог хэтэрхий олон хүнтэй байгаа болохоор тасалбар худалдаж авч чадахгүй байна. A. Тэгвэл цэцэрлэг түрээлэнд зугаалж ярилцтаа. B. Парк хэтэрхий том болохоор ядран шүү дээ. A. 你怎么还喝咖啡？ B. 怎么了？ A. 你不是说晚不着觉吗？ B. 没事，我只喝一杯。 A. 你还是喝杯牛奶吧，可以睡得更好些。 B. 好吧，牛奶呢？ A. 还没买呢。 A. Чи яагаад дахиад кофе уугаад байгаа юм бэ? B. Яасан вэ? A. Орой унтаж чадахгүй байна гэж хэлдэг үсттэй. B. Зүгээр дээ. Би нэг аяг ууж байна. A. Сүү ууснан дээр илүү сайн унтна. B. За тэгвэл сүү хаана байна вэ? A. Би түүнийг хараахан худалдаж аваагүй байна. A. 那个漂亮的新同事是谁？ B. 那是小丽。 A. 她刚来北京吗？ B. 不，她在北京工作3年了。 A. 以前她在哪儿工作？ B. 她在狠行工作了2年以后来的我们公司。 A. Тэр хөөрхөн шинэ хүн хэмбэ? B. Энэ бол Shaoli. A. Тэр саяхан Бээжинд ирсэн үү? B. Үгүй. Тэр Бээжинд ажиллаад 3 жил болсон. A. Тэр өмнө хаана ажиллаж байсан юм бэ? B. Хонконгод 2 жил ажиллаад манай компанид ирсэн. A. A 周来你跟小丽去哪儿玩了？ B. 我们去唱歌了。 A. 你们唱了多久？ B. 我们唱了2个小时歌，晚上还去听音乐会了。 A. 你们都对音乐感兴趣吗？ B. 他对音乐感兴趣，我对他更感兴趣。 A. Өнгөрсөн амралтын өдөр чи Shaolin-тай хаашаа явсан бэ? B. Бид караоке дуулахаар явсан. A. Та хоёр хэр удаан дуулсан бэ? B. Бид хоёр 2 цаг дуулаад оройн бас хөгжмийн тоглолт үзье. A. Та хоёр хөгжим сонирхдог уу? B. Тэр хөгжим сонирхдаг, би түүнийг илүү сонирхдог. A. 我跟小丽下个月结婚，到时候欢迎你来。 B. 什么？结婚？ A. 对啊，突然吗？ B. 你们不是刚认识吗？ A. 我跟他结婚。
那我怎么喂呀？ A. Шавлын бид хоёр дараа сард гэрлэн тэр үед чи ирээрээ. B. Юу гинэ гэрлэх гэж үү? A. Тийм ээ. Гинэт санагдаж байна уу? B. Та хоёр ч саяхан танилцсан биш үү? A. Түүнтэй гэрлэхийн тулд би яах ёстой вэ? A. 你看看手表，怎么迟到了 ？B. 没迟到啊。A. 你不是说7点半来接我吗？你迟到了1刻钟。B. 现在不是7点半吗？ A. 已经差1刻8点了，我都在这儿坐了半个小时了。B. 不是我迟到了，是你的表快了1刻钟。 A. Чи яагаад хоцроод байгаа юм бэ? B. Би хоцроогүй штэ. A. Чи 7 хагас намайг авна гэж хэлээгүй гэж үү? Та 15 минут хоцорч байна. B. 7 хагас болж байгаа юм биш үү? A. Аль хэдийн 8 болоход 15 минут дутуу байна. Би энд суугаад хагас цаг болж байна. B. Би хоцроод байгаа юм бишээ. Таны цаг 15 минутын өмнө байгаа юм. A. 听说你最近打算房子。B. 是昨天去看了看，今天又去看了看，明天还要再去看看。A. 都不满意吗？ B. 一个没有电梯不方便，一个有电梯但是在20层。A. 20层，怎么了？ B. 太高了，往下看多害怕啊。 A. Таныг санийхан байр авахар төлөвлөж байгаа гэж сонссоо. B. Тийм ээ, өчигдөр нэг газар үзсэн, өнөөдөр дахиад нэг байр үзлээ. Маргааш өөр газар үзнэ. A. Нэг ч таалагдсангүй юу? B. Нэг байр нь лифтгүй болохоор тухгүй. Нөгөө нь лифттэй ч 20 дугаар давхарт. A. 20 дугаар давхарт байхад яадаг юм бэ? B. Хит өндөр доошоо харахад үнэхээр аймар байсан. A. 听说你下个星期就要回国了。B. 是啊。真不想离开北京，我下星期不在北京，不能去机场，送你了。B. 没关系，你忙吧。A. 这个小熊猫送给你，欢迎你以后再到中国来。B. 谢谢，希望以后能再见面。 A. Таныг эх 7 хоногт гэрлүүгээ буцна гэж сонссоо. B. Тийм ээ, би Бээжингээс явахыг үнэхээр хүсэхгүй байна. A. Би эх 7 хоногт Бээжинд ирэхгүй. Тиймээс чамайг онцны бодол дээр үдэж чадахгүй. B. Зүгээр дээ. Ажиллаа хий. A. Энэ жижиг хулсны баавгаан тоглоомыг танд өгье. Дараа дахин Хятадд ирээрэй. B. Баярлалаа. Цаашдаа дахин уулзна гэж найдаж байна. A. 小刚，我们坐哪儿？ B. 你坐哪儿我就坐哪儿。 A. 坐这儿吧，这儿安静。你想喝什么饮料？ B. 你喝什么我就喝什么。 A. 喝可乐吧。你等我一会儿，我马上回来。 B. 小丽，你去哪儿？你去哪儿我就去哪儿。 A. 我去洗手间。 A. Шавган бид хаан суух вэ? B. Чи хаан суун би тэнд суун. A. Энд сууцгаая. Энд чимээгүй байна. Чи ямар ундаа авах вэ? B. Чи юу уун? Би бас түүнийг уун. A. Тэгвэл кола ууцгаая. Намайг хүлээгээрэй, би удахгүй эргээд ирнэ. B. Шавлээ чи хаашаа явж байгаа юм бэ? Чи хаашаа явна би дагах болно. A. Би угаалгын өрөө орох гэж байна. A. 快5年了，你几乎没变化。B. 谁说的？我胖了，以前的衣服都不能穿了。A. 健康最重要，胖瘦没关系。B. 是呀，想吃什么就吃什么。A. 你做饭还是周明做饭？ B. 我做，我想吃什么就做什么，想吃多少就做多少。 A. Бараг 5 жил болж байгаад чи бараг өөрчлөгдөөгүй байна. B. Хин тэгж хэлсэн бэ? Би жин нэмээд өмсдөг байсан хувцас өмсөж чадхаа болсон. A. Эрүүл мэнд хамгийн чухал. Тарган эсвэл турхаа байх нь хамаагүй. B. Тийм ээ. Юу идмээр байна тэрийгээ л идэнэ. A. Танаа гэрт хоолыг хэн голчлон хийдэг вэ? Чи юу жовмин уу? B. Би хийж юу идэхийг хүснээрээ л идэж байгаа. A. 马可，你的中文越说越好了。D. 哪里，我们班王静说得更好。A. 怎么好？ B. 他的汉语说过这个名字。A. 他是我们的汉语老师。
A. Марко таны хятадаар ярих нь улам бүр сайжирч байна. B. Баярлаа. Манай ангийн Ван Жин надаас илүү дээр ярьдаг. A. Хэр сайн вэ? B. Тэр хятад хэлээр маш хурдан бас маш цэвэрхэн ярьдаг. A. Тэр чинь манай хятад хэлний багш шүү дээ. A. 别吃了，你已经吃了3块蛋糕了。B. 这是最后一块。A. 你总是吃甜的东西，会越吃越胖。B. 你放心，我一定不会变胖。A. 为什么？ B. 我们家的人都很瘦，吃不胖。 A. Болидо чи аль хэдийн 3 ширхэг бэлөө идэхлээ. B. Энэ бол сүүлчийн хэсэг. A. Чи дандаа чихэрлэг зүйлийг идэхээр улмал таргалах болно шүү. B. Санаа зовлтгүй би таргалахгүй. A. Яагаад? B. Манай гэр бүлийн бүх хүмүүс маш туранхай хоол идэж таргалдаггүй. A. 我有点害怕。B. 怎么了？ A. 山越高，路越难走，我也越爬越冷。B. 不用担心，有我呢，我对这儿比较了解。A. 那我们先休息一下，一会儿再爬。B. 好，一会儿我们可以从中间这条路上去。 A. Би баг зэрэг айж байна. B. Юу болсон бэ? A. Уул өндөр байх тусмаа зам нь хэцүү байдаг. Би авирах тусам даарч байна. B. Санаа зовлтгүй. Би энд байна. Би энэ газрыг маш сайн мэднэ. A. Эхлээд амарч дараа нь дахин авирцгаая. B. За бид дараа нь дунд замаар өсөх болно. A. 小明，你的眼睛怎么跟大熊猫一样了？ B. 我这几天脚疼，没休息好。 A. 去医院了吗？医生说什么？ B. 他让我多休息，休息的越多，好的越快。 A. 下个月的篮球比赛你能参加吗？ B. 一定能参加，一点影响也没有。 A. Xiaoming, чиний нүд яагаад том панда шиг харагдаж байна вэ? B. Сүүлийн хэдэн өдөр миний хөл өвдөж нэг их амарсангүй. A. Чи эмнэлэг явсан уу? Эмч юу гэж хэлсэн бэ? B. Тэр намайг илүү их амрахыг хүссэн. Хэдий чинээ их амрах тусам хурдан сайжирна. B. Чи эх сард болох сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох боломжтой юу? A. Би заавал оролцох хэрэгтэй. Жоохон нөлөө байхгүй болно. A. 大山，你和马可谁个子高？ B. 马可比我高，我比马可矮一点儿。 A. 那你们谁大？ B. 我比马可大2岁。 A. 你们谁的汉语说得更好？ B. 马可比我说的一些，我的汉语没有他好。 A. Даашан эсвэл макрот хоёрын хэн нь өндөр вэ? B. Макро надаас өндөр. B. Макрогоос арай намхан. A. Та нарын хэн нь ахмад вэ? B. Би макрогоос 2 насаар ах. A. Та нарын хэн нь хятадаар илүү сайн ярьдаг вэ? B. Макро надаас илүү ярьдаг. Миний хятад хэлний хэл түүнийх шиг сайн биш ээ. A. 我喜欢历史课、体育课，不喜欢数学课。 B. 为什么？数学也很有意思啊。 A. 我觉得数学比历史难多了，我听不懂。 B. 别担心，我可以帮你。 A. 好啊，我们每天学多长时间？ B. 1-2个小时吧。 A. Би түүхийн хичээл, бие тамирын хичээлд дуртай. Харин математикийн хичээл дургүй. B. Яагаад? Математик бас их сонирхолтой шүү дээ. A. Би математикийг түүхээс хамаагүй хэцүү гэж бодож байна. B. Санаа зовлтгүй, би чамд тусалж чадна. A. За бид өдөр бүр хэр удаан суралцах ёстой бэ? B. 1 эсвэл 2 цаг байхад болно. A. 你最近比以前来的早多了，搬家了。 B. 是啊，你不知道我上个月就搬家了，走路20分钟就到。 A. 那很方便啊。 B. 我还打算买辆自行车，骑车7-8分钟就能到。 A. 你不是有一辆吗？ B. 那辆太旧了，要换一辆，很便宜，200-300块钱。 A. Чи сүүлийн үед өмнөхөөсөө хамаагүй эрт ирэх болсон байна. Нүүсэн үү? B. Тийм ээ. Чи мдээгүй байна уу? Би өнгөрсөн сард нүүсэн бөгөөд алхахад 20 минут л хангалттай. A. Тэгвэл их тохиромжтой юм байна. B. Би бас ундаг дугуй худалдаж авахар төлөвлөж байгаа бөгөөд дугуйгаар 7 юм уу 8 минутын дотор л хүрдэг.
A. Чамд нэг дугуй байгаагүй билүү? B. Тэр нь хэтэрхий хуучин болохоор солих хэрэгтэй. Их үнэтэй биш. 200-аас 300 юан байхад л болно. A. 这两个地方的房子一样吗？ B. 不一样。您看，学校外边的房子比学校里边的大一些。A. 大小没关系，主要是环境，哪个更安静？ B. 学校里边的没有学校外边的那么安静。A. 哪个方便一些呢？ B. 学校里边比学校外边方便，附近有前3-4个车站。 A. Энэ хоёр газрын байшин адилхан уу? B. Адилхан биш ээ. Харж байна уу? Сургуулийн гаднах байшингууд нь сургуулийн доторх байшингуудтай харьцуулахад арай том. A. Хэмжээ нь хамаагүй, хамгийн гол нь орчин. Аль нь илүү нам гүн вэ? B. Сургуулийн доторх нь сургуулийн гаднах шиг тэм нам гүн биш ээ. A. Аль нь арай илүү тохиромжтой вэ? B. Сургуулийн дотор тал нь гаднахаасаа илүү тохиромжтой. Ойр хавьд 3-4 автобусны буудал байдаг. A. 我先走了。 B. 你去哪儿？ A. 我去图书馆借本书。 B. 帮我把这本词典还了吧。 A. 好，等一会儿你离开教室的时候，记得把灯关了。 B. 好的，放心吧。 A. Би трүүлээд явлаа. B. Хаашаа явах гэж байгаа юм бэ? A. Би ном авахаар номын сан руу явах гэж байна. B. Надад туслаад энэ тол бичгийг буцаагаад өгөөч. A. За, дараа нь ангиас гарахдаа гэрлээ унтраахаа мартаозай. B. За, санаа зовлтгүй. A. 会议结束后，别忘记把空调关了。 B. 好的，王经理2点左右来了个电话。 A. 他已经到北京了。 B. 是的，他正坐地铁来我们公司呢。 A. 等他到了就告诉我。 A. Хурлын дараа агааржуулагчаа унтраахаа битгий мартаарай. B. За, менежер Ван 2 цагийн үед залгасан. A. Тэр пэйжэнд ирсэн үү? B. Тийм ээ, тэр манай компанид метрогоор ирж байгаа. A. Түүнийг ирэхэд надад мэдэгдээрэй. A. 还差一双筷子，你去拿一下。 B. 今天怎么做了这么多菜？ A. 今天是你爸爸的生日。 B. 真的啊？我把爸爸的生日忘了。 A. 那我们今天喝点啤酒吧。 B. 医生说你爸爸一口酒都不能喝，别让他看见酒瓶子。 A. Нэг хос савах дутуу байна, чи очиад аваад ирээч. B. Өнөөдөр яагаад ийм олон хоол хийсэн юм бэ? A. Өнөөдөр аавын чинь төрсөн өдөр. B. Үнэхээр үү? Би аавынхаа төрсөн өдрийг мартчихаж. A. Өнөөдөр баг зэрэг шар айраг ууцгаая. B. Эмч хэлэхдээ аав чинь ганц ч балах шар айраг ууж болохгүй гэсэн лонхойг нь битгий харуулаарай. 这个笔记本电脑我去年买的时候要5000块左右，现在便宜多了。我想把这个电脑卖了，再买一个更好的。现在我每天起床后的第一件事就是打开电脑看电子邮件。我已经很少写信，也很少用笔写字，已经习惯用电脑来学习和工作了。哪一天突然没有了电脑，我们怎么办呢？ Энэ зөврийн компьютерийг би өнгөрсөн жил авахдаа ойролцоогоор 5000 юан төлж байсан. Харин одоо энэ нэлээд хямдарсан байна. Би энэ компьютероо зараад илүү сайн нэгийг шинээр авахыг хүсэж байна. Одоо би өдөр бүр өглөөс ирээд хамгийн түрүүнд компьютероо асааж захим шуудангаа шалгадаг болсон. Би одоо загтал бичгэн ховор үзэг ашиглан гараар бичгэн ховор багассан байна. Компьютер ашиглан сурах, ажиллахад аль хэдийн дасчихжээ. Хэрвээ нэг өдөр генет компьютер байхгүй болчвол бид яах вүлээ? A. 今天太阳从西边出来了吗？ B. 怎么了？ A. 你怎么这么早就要睡觉了？以前都要12点以后才睡觉。 B. 我明天8点就要到公司。 A. 有事儿吗？ B. 经理生气了，他告诉我明天8点不到，以后就别来了。 A. Өнөөдөр нар баруунаас мандаж байна уу? B. Юу болсон бэ? A. Чи яагаад ийм эрт унтмаар байгаа юм бэ? Би 12 цагаас хойш унтдаг. B. Би маргааш 8 цагт компани дээр байх болно. A. Юу болсон бэ? B. Менежер уралсан, тэр хэлэхдээ маргааш 8 цагаас хойш битгий ирээрэй гэсэн. A. 我要跟周经理去外地办事，明天的飞机。
B. 那我帮你把衣服放到行李箱里吧。什么时候回来 ？A. 1个星期就回来。B. 啊，1个星期以后才回来。A. 你要自己照顾好自己，我已经给你准备好吃的和喝的了。B. 好吧，我已经把我的照片放在你的包里了。 A. Би менежер Жовтай хамт ажиллахаар маргааш хадагшаа нислэгтэй. B. Тэгвэл би чамд хувцас чамдаанд хийхэд туслая. Та хизээ буцаж ирэх вэ? A. Би 7 хоногийн дараа ирнэ. B. Тийм үү? 7 хоногийн дараа эргэж ирэх үү? A. Чи өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Би чамдаа аль хэдийн хоол унд бэлдсэн. B. За би өөрийнхөө зургийг аль хэдийн чиний цүнхэнд хийсэ. A. 你怎么才来 ？B. 对不起，周经理，来机场的路上我才发现忘带护照了。A. 快点吧，飞机就要起飞了。B. 您有钱吗？司机把我送到机场的时候，我才发现忘记带钱包了。A. 我看你还是把重要的东西放在我这儿吧。 A. Чи яагаад ирсэн юм бэ? B. Уучлаарай Жов менежер. Би нисэх онгоцны буудлын руу явах замдаа пассвортаа мартсанаа мэдсэн. A. Хурдлаараа онгоц хөөрөх гэж байна. B. Та мөнгөтэй юу? Жолооч намайг онгоцны буудлын руу хөргөж өгөхөд би хитвчээ мартсанаа ойлгосоо. A. Миний бодлоор чи энд байгаа чухал зүйлсийг надад үлдээх хэрэгтэй. 我是一个中学老师，教学生画画。每次下课前，我都会把下次学生需要的东西写在黑板上。但是每次上课时，总会有学生忘了拿铅笔，所以我有点生气。不是因为他们没带铅笔，是因为他们没有好的学习习惯。 Би дунд ангийн багш сурагчдад уран зураг зурхийг заадаг. Хичээлээс гарах болгоны өмнө дараагийн удаа сурагчдад хэрэгтэй зүйлийг самбар дээр бичдэг. Гэвч хичээлийн үеэр дандаа харандаа авахаа марцсан сурагчид байдаг тул би баг зэрэг уралсан. Учир нь тэд нар харандаа авчрахаа марцсанд биш сайн зурах дадал зуршил муутад нь баг зэрэг уралсан. A. 你终于回来了。 从哪儿买回来这么多东西啊 ？B. 都是从那边商店买回来的。A. 怎么还买红酒回来了？谁喝啊 ？B. 这是给爷爷的礼物，明天我们一起送过去，看看爷爷奶奶。A. 那我的礼物呢？快拿出来让我看看。B. 我不是已经回来了吗 A. Та эцэст нь буцаж ирлээ. Та хаанаас ийм олон зүйлсийг худалдаж авсан бэ? B. Би бүгдийг нь тентгийн дэлгүүрээс судалдаж авсан. A. Чи яагаад улаан дарс бариад ирсэн юм бэ? Хэн уух юм бэ? B. Энэ бол өвөөд өгөх бэлэг. Маргааш бид хамт өгөхөөр явна. Өвөө эмээг харна. A. Миний бэлэг яах вэ? Хурдан үүнийг гаргаж аваад би үзлээ. B. Би аль хэдийн буцаж ирээгүй байна уу? A. 我今天看见你和一个女的进了咖啡店，她是谁啊 ？B. 她是我今天在路上遇到的一个老同学。A. 你们就一起去喝咖啡了。B. 是啊，一边喝咖啡一边说了些过去的事。A. 你回来的这么晚，是说了很多过去的事吗 ？P. 不是，没有公共汽车了，我是走回来的。 A. Өнөөдөр та нэг эмэгтэйтэй хамтаа кофе шоп руу орж байхыг би харсан. Тэр эмэгтэй хэн бэ? B. Тэр бол миний өнөөдөр замд тааралцсан хуучин ангийн хүүхэд. A. Та нар хамт кофе ууж байсан уу? B. Тийм ээ, бид кофе ууж байхдаа өнгөрсөн тухай ярьсан. A. Та маш оройтсон өнгөрсөн зүйлийн талаар их ярьсан уу? B. Үгүй. Автобус байхгүй байсан тул би буцаж алхаж ирсэн. A. 小丽，周来，你一般跟小刚出去看电影吗 ？B. 我很少去电影院看电影，我更愿意在家看电视。A. 看电视有什么意思啊 ？B. 可以一边吃一边看，坐久了还可以站起来休息一会儿。A. 你应该多出去走走，这样你们的生活会更有意思。B. 有他在，我的生活已经很有意思了。 A. Шавли чи амралтын өдөр шавгантай хамт кино үзэхээр гарах уу? B. Би кино үзэхээр бараг л кино театрт очдоггүй. Гэртээ зурагт үзхийг илүүд үздэг. A. Зурагт үзэх нь ямар утгатай юм бэ? B.
B. Удаан суувал босож амарч болно. A. Та илүү олон удаа гадуур явах хэрэгтэй. Ингэснээр та нарын амьдрал илүү сонирхолтой байх болно. B. Түүний дэргэд байхад миний амьдрал аль хэдийн маш сонирхолтой болсон. 刚结婚的时候，我丈夫是中学老师，他喜欢每天早上起床后一边吃早饭一边看报纸。10年过去了，现在他已经是校长了。因为太忙，每天早上我起床后都看不到他，晚上很晚他才回到家，我真怕他累坏了。希望他能少一些会议，多一些休息，可以经常和我还有孩子在一起。 Биднийг анх гэр бүл болоход нөхөр маань өглөө бүр босоод өглөөний цайгаа ууж байхдаа сонин унших дуртай байсан. 10 жил өнгөрлөө. Одоо захирал болсон болохоор тэр ажил ихтэй. Би өглөө бүр босоод түүнийг хардаггүй. Орой болтол гэртээ ирдэггүй. Би түүнийг ядарсан байх гэж үнэхээр айж байна. Тэр цөөхөн уулзалт хийж илүү их амарч надтай болон хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрөөж чадна гэж найдаж байна. 哎，客人就要来了。 你怎么还不打扫房间啊 ？B， 别着急，我让孩子们打扫呢。客人来的时候，他们会把房子打扫干净。A， 那你也不能看电视啊。B， 你让我做什么 ？A， 先把茶和杯子放好，然后把冰箱里的西瓜拿出来。B， 太热了，我还是先把空调打开吧。 A. Удахгүй очоод ирнэ. Чи яагаад өрөөгөө цэвэрлэхгүй байгаа юм бэ? B. Санаа зовлтгүй. Би хүүхдүүдийг цэвэрлээд өгөөрэй гэсэн. Очоод ирэхэд тэд гэрээ цэвэрлчихнэ. A. Тэгвэл та бас зурагт үзэж чадахгүй. B. Чи намайг юу хийгээсэ гэж хүсэж байна вэ? A. Эхлээд цай аяга тавиад дараа нь таравсыг хүрэгчнөөс гаргаарай. B. Хит халуун байна. Би эхлээд агаар жуулагчийн асаасан дээр. A， 你在忙什么呢？刚才打你的手机你也不接。B， 对不起，我刚洗了个澡。 没听见，有什么事吗 ？A， 我想问问你公司里的一些事情。B， 你先等一下，我去把电视关了。A， 没关系，你先把电视节目看完吧，然后再给我回电话。A， чи юунд завгүй байгаа юм бэ? Чи миний дуудлаганд хариу өгсөнгөө. B， уушлаарай, би сая усанд ороод чамайг сонссонгүй. Юу болсон бэ? A, би чамаас танай компанийн нэг зүйлийн талаар асуумаар байна. B. Та төрх хүлээнөө? Би зурагтаа унтраагаадахъя. A. Зүгээр дээ. Эхлээд ТV нэвтрүүлгээ үзээд дуусгаарай. Дараа нь над руу залгаарай. A. 今晚的月亮真漂亮，像白色的盘子一样。B 是啊，外边也不刮风，我们坐在外边一边看月亮一边吃东西，怎么样 ？A. 好啊，我先把桌椅搬出去，然后你把水果拿过来。 我们听叔叔阿姨讲讲他们年轻时候的故事。B， 太好了，记得给大山打个电话，让他马上过来。A， 不用打了，你听外边的声音，一定是大山。A， сар өнөө орой цагаан давуу шиг үсгэсэлэнтэй байна. B， тийм ээ. Гадаа салхихгүй байна. Бид гадаа суугаад сар хараад холлвол ямар вэ? A. За би эхлээд ширээ сандлаа зөөё. Дараа нь чи жимсээ аваад ир. Бид аваг ах нагаз эгч хоёрын залуу насныхан тухай ярихыг сонсч болно. B. Гайхалтай. Даашаан руу уцтаж түүнийг яралтай ирэхийг хүсгээ санаарай. A. Залгах шаардлагагүй. Хэрв та гадаа байгаа чимээг сонсвол энэ даашаан бах. 你吃过水果饭吗？ 你在饭馆的菜单上见过水果饭吗？你想学着做水果饭吗？其实做水果饭很简单，先把米饭做好，然后再把一块块新鲜的水果放进去，水果饭就做好了。你可以做菜单饭、香蕉饭，要是你愿意，还可以做西瓜饭。多吃新鲜水果对身体好。 Та өмнө жимснээ будаа идэж байсан уу? Та рестораны зэснээс жимснээ будаа харж байсан уу? Та жимснээ будаа хийж сурмаар байна уу? Үнэн хэрэгтээ жимснээ будаа хийх нь маш энгийн зүйл юм. Хэрв та хүсвэл рестораны зэстэй гадил жимснээ будаа, тарвустай будаа хийж болно. Илүү шинэхэн жимс идэх нь таны эрүүл мэндэд тустай. A. 老师，我来中国留学2年了，但是我的汉语水平提高的一点也不快啊。B. 你每天认真学习，做练习，完成作业，一直不错啊。A， 这是我昨天的作业，您帮我看看对不对 ？B， 写得不错，除了这个句子意思有些不清楚外，其他都没什么问题。A， 谢谢老师。
B. 以后有什么不明白的地方，可以给我打电话或者发电子邮件。 A. Багшаа би Хятадд 2 жил суралцаж байгаа ч хятад хэлний төвшин огт агсангүй. B. Та өдөр бүр хичээлээ сайн хийж, дасгал хийж, гэрийн даалгавраа сайн хийж байна. A. Энэ бол миний өчигдрийн гэрийн даалгавар. Энэ нь зөв эсхийг мэдхэд туслана уу? B. Энэ өгүүлбэрийн тодорхой бус утгыг тооцвол өөр асуудал байхгүй. A. Баярлалаа багшаа. B. Хэрв танд ирээдүйд ойлгохгүй зүйл байвал над руу залгаж эсвэл имэйл хэлгэж болно. A. 老师，除了小云，其他人都来了。B. 比赛马上就要开始了，小云怎么还没来？ A. 刚才给他打电话了，他在路上呢。B. 不等他了，我先给大家讲讲这次比赛的要求和一些需要注意的地方。A. 老师，您放心，今天的比赛我们一定能拿第一。 A. Багшаа шав юунаас бусд нь энд байна. B. Тоглолт эхлэх гэж байна. Яагаад шав юун ирээгүй юм бэ? A. Би түүн рүү залглаа. B. Түүнийг хүлээхгүйгээр эхлээд энэ тэмцээнд тавигдах шаардлага болон таны анхаарах ёстой зарим зүйлийн талаар хэлье. A. Багшаа санаа зовлтгүй бид өнөөдрийн тэмцээнд 1-р байр эзэлнэ. A. 现在用电脑上网真方时啊。B. 是啊，除了看新闻，人们还可以在网上听歌、看电影、买东西。A. 对了，你从网上买的那件衣服呢？怎么没见你穿？ B. 那件衣服我穿着有点小，给我弟弟了。A. 他满意吗？ B. 不用花钱，还有新衣服穿，他满意极了。 A. Одоо интернетээр аялахын тулд компьютер ашиглахад маш хялбар боллоо. B. Тийм ээ, хүмүүс мэдээ үзэхээс гадна хөгжим сонсох, кино үзэх, онлайнаар юм худалдаж авах боломжтой болсон. A. Дашрамт хэлэхэд таны онлайнаар худалдаж авсан дайшинз хаана байна вэ? Би яагаад таныг өмсөж байгааг хараагүй юм бэ? B. Тэр дайшинз надад арай дэндүү жижиг болохоор дүүтээ өгсөн. A. Тэр сэтгэл хангалуун байна уу? B. Тэр ямар ч мөнгө өрөөгүй шинэ хувцас өмсөд тэр маш их сэтгэл хангалуун байсан. 除了春节、中秋节以外，啤酒节也是这里很重要的一个节日。这个地方每年夏天都要举行一次啤酒，在啤酒节上，你可以喝到世界上不同地方的啤酒。除了喝啤酒，你还可以在街道两边看到世界上不同地方的歌舞。你想不想了解世界各个地方的啤酒文化？来这里的啤酒节看看吧。 Хаврын баяр, намрын дунд сарын баяраас гадна шар айрагны баяр нь энд маш чухал баяр юм. Энэ газар зам болгон шар айрагны баяр болдог. Шар айрагны баяр дээр та дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шар айргийг ууж болно. Гудамжны хоёр талаар шар айраг уухаас гадна дэлхийн өөр газруудын дуулж бүжиглэхийг харж болно. Та дэлхийн өнцөг булан бүрийн шар айрагны соёлыг мэдмээр байна уу? Шар айрагны баяр дээр ирж үзээрэй. A. 我不喜欢一直住在同一个城市，想去其他城市看一看。B. 我年轻的时候也这么想，但是那时候没有钱，如果有钱就去了。A. 那您现在为什么不去？ B. 现在钱不是问题了，主要是没有时间。A. 我认为现在您有时间也不会出去玩。B. 你说的对，我现在累得下了班就想睡觉。 A. Би үргэлж нэг хотод амьдрах дургүй байсан. B. Би залуу байхдаа тэгэж боддог байсан. Гэхдээ тэр үед мөнгөгүй байсан. Хэрэв мөнгөтэй байсан бол явах байсан. A. Тэгвэл одоо яагаад явахгүй байгаа юм бэ? B. Одоо мөнгө бол асуудал биш ээ. Гол асуудал цаг дутмаг байна. A. Би чамааг одоо завтаа боллоо тоглохоор явахгүй гэж бодож байна. B. Чиний зөв. Би маш их ядарч байна. Би ажлаа тараад унтахыг боддог. A. 谢谢你们来看我女儿，你送的小皮鞋和小帽子真漂亮。B. 别客气，你女儿长得白白的、胖胖的，真可爱。现在多高了？ A. 快1米了，25公斤。B. 你看她鼻子小小的，头发黑黑的，长得像谁？ A. 像她爸爸刚出生时，她爸爸高兴的一个晚上都没睡着。 A. Баярлалаа. Миний охинтой уулзахаар ирсэнд баярлалаа. Чиний надад өгсөн жижиг савхан гутал малгай үнэхээр сайхан юм.
B. Тавтай морил охин чинь цав цагаан хайр татам одоо хэр том болсон бэ? A. Бараг 1 м 25 кг. B. Түүний жижигхэн хамар хар үсийг нь харалтаа хэнийг дурайсан бэ? A. Аавыгаа дурайсан. Түүнийг турахад аав нь шүнжин унтаагүй маш их баярлсан. A. 我的牙还是很疼。B. 如果不舒服，就去医院检查一下吧。A. 检查好几次了，但是没什么用。B. 大夫怎么说的？ A. 每次医生都告诉我回家好好刷牙。 A. Миний шүд одоо хүртэл өвдөж байна. B. Хэрв та эвгүй санагдвал эмнэлэгт очиж эмчэд үзүүлээрэй. A. Би хэд хэдэн удаа үзүүлсэн боловч тус болсонгүй. B. Эмч юу хэлсэн бэ? A. Эмч надад баян хэлэхдээ гэртээ харж шүдээ зөв сайн угаагаарай гэсэн. 很多人都觉得现在人和人的关系冷冷的，还可能是因为工作太忙，忙得没时间跟别人见面，累得不愿意和别人多说说。其实我们应该多对别人笑笑，说话时如果能多用一些“您好”“谢谢”这样的词语，和别人的关系就会变得更好。 Олон хүмүүс ажил дээрээ хэд завгүй, бусадтай ярилцах цаг завгүй байгаатай холбоотой байж болох юм. Уг нь бид бусад руу илүү инээмсэглэж ярихдаа сайн уу, баярлаа гэх мэт үгсийг түлхүү хэрэглэх ёстой. Тэгснээр бусадтай харилцах харилцаа сайжирна. A. 周经理，下个星期我可以请几天假吗？ D. 你有什么事？ A. 我的一个老朋友结婚，我跟他2年没见了。 B. 你一共想请几天假？ A. 3天。 A. Жоо менежер би дараа 7 хоногт хэд хоног чөлөө авч болох уу? B. Чамд юу болсон бэ? A. Миний хуучин найз гэрэлсэн. Би түүнтэй уулзаагүй 2 жил болж байна. B. Чамд нийт хэдэн өдрийн чөлөө авах хүсэлтэй байна вэ? A. 3 өдөр. A. 小丽，那个高高的男人是你们公司的吗？你对他了解吗？ A. B. 我们过去是邻居，后来是大学同学，关系一直很不错。 A. 他一般喜欢做什么？ B. 他有很多爱好，唱歌、画画、踢足球，什么都会。 A. 真的？那你介绍我们认识认识吧。 B. 不行，现在他是我丈夫。 A. Шаолын тэр өндөр хүн танай компани хүн мөн үү? Чи түүнийг сайн мэдхүү? B. Тэр бид хоёр хурш байсан, сүүлдээ их сургуулийн нэг ангийнхан байсан, харилцаад байжгүй. A. Тэр ихэвчлэн юу хийх дуртай вэ? B. Тэр дуулж, уран зураг зурж, хөл бөмбөг тоглож чаддаг олон найзтай. A. Үнэхээр өө тэгвэл бид хоёрыг бие биентэй танилцуулна уу? B. Болохгүй. Тэр одоо миний нөхөр. A. 最近我觉得哪儿都不舒服，你带我去医院检查检查吧。 B. 不用去医院，谁都有办法看好你的病。我问你，你多久没运动了？ A. 我3年没运动了。 B. 谁都喝到运动对身体好，但是你吃饱了就睡。 A. 为了健康，我真应该多锻炼锻炼了。从明天起，我决定每天去长跑。 A. Би сүүлийн үед сайнгүй байна, намайг эмнэлэгт үзүүлээд өгөөч. B. Эмнэлэгт явах шаардлагагүй, хинч таны өвчнийг эмчлэх боломжтой. Би чамаас асууя. Та хэр удаан дасгал хийлгүү өнгөрөөсөн бэ? A. Би 3 жил дасгал хийгээгүй. B. Дасгал хөдөлгөөн эрүүл мэндэд тустай гэдэгт бүгд санал нийлдэг. Харин та цадсан үедээ шууд унтдаг. A. Эрүүл мэндийн үүднээс би илүү их дасгал хийх хэрэгтэй. Маргаашнаас би өдөр бүр холын зайн гүйцэтгэхээр шийдсэ. 运动很重要，这句话谁都懂。但是你知道怎么运动吗？第一，要选择对的时间。一般来说，早上9点是最好的时间，冬天要再晚一些。第二，要选择对的地点，公园、山上、游泳馆这些地方都可以运动。第三，必须要根据自己的健康况运动。如果你很久没爬山或者游泳了，运动一会儿就一定要休息休息。还要记得，刚运动完口渴的时候，不要马上喝水。 Дасгал чухал гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ та хэрхэн дасгал хийхээ мэдхүү. Эхлээд зөв цагийг сонго. Ерөнхийдөө өглөөний 9 цаг бол хамгийн тохиромжтой цаг бөгөөд өвлийн улиралд оройны хэсэг цаг тохиромжтой юм.
Хоёрдугаарт зөв газрыг сонгохдоо цэцэрлэгт хүрээлэн уул, усан сан зэрэгт дасгал хийж болно. Гуравдугаарт та эрүүл мэндийн байдлаасаа хамааран дасгал хийх ёстой. Хэрэв та хэсэг хугацаанд явган аялал хийх усан санд сэлээгүй бол дасгал бүрийн дараа завсарлага авах хэрэгтэй. Мөн дасгалын дараа цангасан үедээ шууд ус ууж болохгүй гэдгийг санаарай. 老周，我打算买房子了，想向你借点钱。B，没问题，只要我有，就一定会借给你的。还差多少 ？A，还差5万块钱。B，好，钱下午打给你。你打算在哪儿买房 ？A，就在我们医院前面。B，那你以后去医院就方便了。 A. Лав жоо би байшин худалдаж авахар төлөвлөж байгаа бөгөөд чамаас мөнгө зээлмээр байна. B. Асуудалгүй, би чамд зээлэх болно. Дахиад хэд үлдсэн бэ? A. 50,000 юан үлдлээ. B. За би чамд өдөөс хойш мөнгө өгье. Та хаанаас байшин худалдаж авахар төлөвлөж байна вэ? A. Манай эмнэлгийн яг урд. B. Тэгвэл ирээдүйд эмнэлэг явах танд илүү тохиромжтой байх болно. A，妈妈，你看那只狗多可爱，眼睛大大的，嘴小小的，我们买回去吧。B，动物和小孩一样，都需要人照顾，买回家去，谁照顾它啊 ？A，我照顾啊。B，这段时间你自己的衣服都没洗，你能照顾好它吗 ？A，只要你给我买，我就能照顾好它。 A. Ээжээ тэр том нүдтэй жижиг амтай нохоо ямар хөөрхөн болохыг хараарай. Бид үнийг гэрлүүгээ авч явъя. B. Амьтад хүүхэдийг анхаарал халамж хэрэгтэй байдаг. Гэртээ аваад явчихвал хэн хариуцаж анхаарал тавих вэ? A. Би анхаарал тавина. B. Та энэ хугацаанд бүх хувцаа өөрөө угаадаггүй. Та түүнд анхаарал тавих боломжтой юу? A. Би түүнийг надад худалдаж авсан л бол би түүнийг халамжилж чадна. A，说说你为什么选择来我们公司工作 ？B，贵公司不但很有名，而且工作环境好。A，做这个工作有点累，需要经常去外地，你家人同意吗 ？B，只要我愿意，我相信他们就会同意的。A，好，那你明天来上班吧。关于这个工作还有什么问题吗 ？B，没有了，谢谢您给我这个机会，我会努力的。 A. Та яагаад манай компанид ажиллахаар шийдсэнээ хэлээч. B. Танай компани алдартай төдийгүй ажиллах таатай орчинтэй. A. Энэ ажил нь жоохон ядаргаатай бөгөөд өөр газар руу ойрхон явах шаардлагатай болдог. Танай гэр бүл зөвшөөрч байна уу? B. Би бэлэн байгаа бол тэд төвшөөрнө л гэдэгт итгэж байна. A. За тэгвэл маргааш ажилдаа ирж болно. Энэ ажлын талаар асуух зүйл байна уу? B. Байхгүй, надад ийм боломж олгосонд баярлалаа. Би шаргуу хичээж ажиллах болно. 不同的国家有不同的文化，每种文化都有自己的特点。到了一个新环境，你会觉得什么都很新鲜，而且还会觉得有点奇怪。有些国家的人名写在姓前面。 有些国家的人名写在姓后面，但是只要经过一段时间，就会慢慢的习惯。 Өөр улс оронд өөр соёлтой бөгөөд соёл бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Шинэ орчинд ирэхэд шинэ жаахан хачирхалтай зүйл гарч ирнэ. Зарим оронд хүний нэрийг овгийнхоо өмнө бичдэг, зарим оронд овгийнхоо ард бичдэг. Хэцэг хугацааны дараа та айжмаар тасдаг. A， 女儿最近喜欢把头发放在耳朵后面，你知道为什么吗 ？B， 这样可以使她的脸看上去漂亮一些。A， 我最近觉得她和以前不太一样了。B， 女儿变化不小，她小时候喜欢短头发，像男孩子一样。A， 我也想起来了，她现在慢慢的开始像个女孩子了。 A. Охин сүүлийн үед үсэж ихнийхээ араар тавих дуртай болсон та мэдээж байна уу? B. Энэ нь түүний царайг илүү үзэсгэлэнтэй харагдуулна. A. Миний бодлоор саяхан тэр өөр болсон юм шиг санагдаж байсан. B. Охин бага байхаасаа өөрчлөгдсөн байна. Охин багадаа эрэгтэй хүүхчиг үсээ богино үсэнд дуртай байсан. B. Би ч санаж байна. Тэр одоо айжмаар охин хүүхчиг болж эхэлж байна. A，
上次我们参加骑马比赛的照片，我选了几张洗出来了。B， 快给我看看，骑得最快的这位是谁？哎，你没看出来吗？他是小刚啊。B， 怎么看上去跟现在不太一样？ A， 他上班穿西服、衬衫，比赛的时候穿的是运动服。B， 他今天穿蓝西服，看上去像40多岁，还是穿运动服让他更年轻。 A. Би хамгийн сүүлд оролцсон морин уралдааны хэдэн зургийг сонгон авч угаасан. B. Надад хурдан үзүүлээч хамгийн хурдан морин хэнийх вэ? A. Та харахгүй байна уу? Тэр бол Шауган. B. Яагаад одоогийнхоосоо өөр харагдаж байна вэ? A. Тэр ажил дээрээ костюм цамц өмсдөг, тэмцээний үеэр спортын хувцас өмсдөг. B. Тэр өнөөдөр цэнхэр өнгийн костюм өмссөн байна. 40 гарсан юм шиг харагдаж байна. Харин спортын хувцас өмсөн нь түүнийг залуу харагдуулж байна. A， 我们1年没见面了吧？ B， 听说你都有女儿了，她多大了？ A， 她去年秋天出生的，刚过完1岁生日。B， 她喜欢什么？我送给她。A， 她就喜欢听她爸爸学鸟叫，哭的时候只要她爸爸学小鸟叫，她马上就安静下来了。B， 啊，这个礼物我没办法送。 A. Бид бие биенээ хараагүй жил болж байна тийм үү? B. Таныг охидтой болсон гэж сонссон. Тэр хэдэн настай вэ? A. Тэр өнгөрсөн намар төрсөн бөгөөд дөнгөж сая анхны төрсөн өдрөө тэмдэглэсэн. B. Тэр юунд дуртай вэ? B. Түүнд өгмөр байна. A. Тэр зүгээр л аавынхаа шувууны дууг дуурайж сонсох дуртай. Уйлахт нь аав нь шувууны жиргэг дуурайж байвал шууд л тавширдаг. B. Тийм үү? Энэ бэлгийг өгөх аргагүй юм байна. 这次旅游我去了不少地方，每个地方都让我非常难忘。我先去看了黄河，黄河是中国有名的大河。我坐在班上，一边看一边照相，一路上经过了很多地方，每个地方都不一样。我想快点把照片发给大家，叫朋友们也高兴高兴。 Энэ аяллаа үеэр би олон газраар явж газар бүр нь мартагшгүй сайхан байсан. Би анх Хятадын алдартай гол болох шар мөрөнд очиж эрэг дээр сууж байгаад харж зураг авсан. Бид замдаа олон газар өнгөрч газар бүр өөр байсан. Гэрийнхэн болон найзуудтай баярлуулахын тулд бүгдд нь зураг хурдан явуулмаар байна. A， 我的照相机被谁拿走了？怎么找不到了？ B， 你再找找，是不是没带来？ A， 我找了，没找到啊。B， 别难过，再买一个吧。公司东门外不就有一个大商场吗？ A， 但是我这个月信用卡里的钱已经花得差不多了。 A. Миний камерыг хэн авсан бэ? Би яагаад олж чадахгүй байгаа юм бэ? B. Дахиад та аваагүй гэж үү? A. Би хайсан боловч олсонгүй. B. Битгий гунигтай бай. Өөр нэгийг худалдаж ав. Компани зүүн хаалганы гадаа том худалдааны төв байхгүй гэж үү? A. Гэхдээ энэ сард би бараг бүх мөнгөө кредит картандаа зарцуулсан. A， 你怎么突然关心起体育来了？ B， 我的男朋友喜欢看踢足球比赛，我被他影响的。A， 看来只有药才能让人有变化。B， 是啊，为了和他的药好一样，我天天看球赛。A， 除了足球，他还影响你什么了？ B， 我最近天天上网玩游戏，我的成绩差极了。 A. Та яагаад генет спортод санаа тавьдаг болсон бэ? B. Миний найз залуу хөл бөмбөгийн тоглолт үзэх дуртай. B. Тэр хүний нөлөөнд автдаг. A. Хүн бусдыг харж байж өөрчлөгдөг юм шиг санагддаг. B. Тийм ээ, би түүнтэй ойр байхын тулд өдөр бүр хөл бөмбөгийн тоглолт үздэг. A. Тэр танд хөл бөмбөгнөөс гадна ямар нөлөө үзүүлсэн бэ? B. Би сүүлийн үед өдөр бүр онлайн тоглоом тоглодог. Миний дүн маш муу болж байна. A， 那个拿菜碗吃饭的人是你哥哥吗？他和你长得真像。B， 我们经常被别人认错。A， 只有你们爸爸妈妈才能分出来哪个哥哥，哪个是弟弟吧。B，
除了父母以外，还有我们自己也能啊。A， 你们两个除了长得像，还有什么相同的地方 ？B， 我们住在同一个楼，同一个房间。 A. Тэр хоолны аяг авч байгаа хүн таны дүү мөн үү? Тэр чамтай их адилхан харагдаж байна. B. Бусад хүмүүс биднийг эвчлэн буруугаар ойлгодог. A. Аль нь дүү нь дүү болохыг эцэг эх чинь л хэлж чадна. B. Эцэг эхээсээ гадна бид өөрснөө ч мэдэж чадна. A. Та хоёр адилхан харагдахаас гадна өөр юугаараа ижил тустай вэ? B. Бид нэг байранда нэг өрөөнд амьдардаг. 年轻人通道难题常常很着急，不，这道怎么办？其实不同的问题有不同的解决办法，有些问题看上去很难，但是解决起来难极了。所以只有真正做事情的时候，才能了解有多难。不过我们一定要相信，多么难的问题都会被解决的。 Залуу хүмүүс ихэвчлэн хэцүү асуудал тулгархад сандарч юу хийхээ мэдэхгүй байдаг. Үнэн хэрэгтээ янз бүрийн асуудал өөр шийдэлтэй байдаг. Зарим асуудал хэцүү мэт боловч шийдвэрлэхэд маш хэцүү байдаг. Тиймээс та нэг зүйлийг боддоор хийж байж л энэ нь хичнээн хэцүү болохыг ойлгож чадна. Гэхдээ хичнээн хэцүү байсан ч шийдэж болно гэдэгт итгэх ёстой.